үзэгчтэй та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгыг ярих өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Энэ удаагийнхаа нэвтрүүлгээр бид нар Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлцэхийн бүгд найрамдах Итали улс болон Гэгээн Ширээт улсад хийсэн төрийн айлчлалын талаар ярилцахаар зочин орж ирүүллээ. Би ингээд зочноо танилцуулъя. Ноён Баярхүү, дипломатч, судлаач, профессор ийм ирхэн байна. За бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. Тийм ер нь бол аливаа одоо олон улсын чанартай том арга хэмжээ энэ төр болоход бол бид бол Баярхүү дипломатчийг судлаачийг байнга урьдаг. Манай нэвтрүүлгийн одоо эксперт ийм хүн байгаамаа. Тийм за тэгээ хоёулаа ярилцлагандаа орё. Энэ манай ерөнхийлөгчийн айлчлал энэ сая 11 сарын 1-ээс 3-ны өдрүүдэд болсон байлээ. 12 дугаар сар. 12 дугаар сар явуучлаарай. Тий. Тэгээд өөрөө бол энэ айлчлалын бүрэлдэхүүнд одоо албан ёсоор оролцоод ирсэн ийм хүн байгаа. Тэгэхээр таны одоо өөрийн чинь сэтгэл энэ дээр яригдсан одоо албан ёсны ямар юмнууд яригдв гэдэг талаас танаас одоо тайлбар авахыг хүссэн юм аа. За ингээд за төрийн айлчлал одоо хэрхэн эхэлвэ гэж эндээс эхлэе да. За Монгол Италийн хооронд маш өвөрмөц ийм найрсаг итгэлцсэн стратегийн түншлэлийн харилцаа тогтчлоо л да тийм ээ. За ер нь Монгол Итали хоёр өөрөө яагаад онцлог юм бэ гэж. Итали яагаад Монголд очиод бүгдлэгдэх юм бэ? Монгол улсын хувьд Итали хэн бэ гэж. За цаашаа мөн залгуулад Ватикан гэдэг тийм ээ. Одоо Гэгээн Ширээт улс гэдэг ба шүү дээ. Бас цаашаа ингэ төрийн айлчлал үргэлжлээд явлаа гэж. Тэгэхээр олон улсын харилцааны хоёр субъект руу Монгол улсын ерөнхийлөгч төрийн айлчлал хийлээ. Ер нь төрийн гэдэг утгаараа бол бараг анхных юм. За өмнө хоёр ерөнхийлөгч Италид очиж юм байна лээ. Багван дугаа Элбэг дөрж хоёр. За Элбэг дөрж нь хоёр ч очсон байх. 11 онд нэг айлчилсан, 14 онд Миланд Асемийн дэд төвшний уулзалтанд бас оролцож байсан. Тэгээд Миланаас Улаанбаатар хот Италиас Монгол улс Асемийн даруулагчийн үргийг авчирсан шүү дээ. 2014 онд. Тэгээ 2016 онд Асемийн зохиогдсон тийм ээ. Энийг мэдж байгаа. За яагаад өвөрмөцвэ гэж. Ер нь эртээр үеийн түүхэнд ер нь хүн төрөлхтний түүхэнд Pax Romanica гэж байгаа. Pax Romanica гэж энэ латинаараа бас өөрийнх нь хэлээр энэ дэлхийг ромчууд эмхлэн тогтоож байсан олон зууны ийм түүхтэй. Дэлхийн эзэнт гүрэнд байсан ийм түүхтэй болсон. Яг тодорхой хэлэх юм бол газар дундын тэнгис тэгээд Евразийн тодорхой нутагт. Европт бол бүхэлдээ Ромын эзэнт гүрний мэдлэлт байлаа шүү дээ. Умарта Африк гэдэг ингээд. За тэгвэл Pax Mongoliaч гэдэг. Монголчууд 13 дугаар зуун, 14 дугаар зуунд энэ дэлхийн инх тайвныг тогтоож байлаа. Монголын хор, тийм ээ. Бас энэ дэлхийн тэр дундаа бол яг Евразийн эзэнт гүрэн нь Монгол байлаа гэж. Тэгэхээр эзэнт гүрний ийм уламжилттай хоёр улс 21-р зуунд түншилж байна гэсэн ийм утгаар бол айлчлалыг үнэлээд байгаа юм л да. Итали нөхөд бол бас тэгж үзээд байгаа юм. Яг гэвэл энэ бол сүүлд 20-р зуунд бий болсон тусгаар тогтносон экс коммунист улс биш ээ. Эн чинь бол олон зуунаар ярих. Тэгээ олон зуунаар энэ харилцаа хөгжсөн. Да 13 дугаар зуунаас эхлээд харилцаж байсан ийм улс өнөөдөр ингээд 21 дугаар зуунд ингээд түнш болоод гараад ирлээ гэж тийм ээ. Энэ талаас нь. За нөгөө талаас бол миний ойлгосноор яг би аль бисны хэлэлцээнд бол оролцохгүй л дээ. Тийм боломж байхгүй. Тэр айлчлалын явцад ер нь төрсэн мэдрэмж юу вэ гэж. За ер нь Итали гэдэг бол Монголд бол бүхэл үе таалгаа нээсэн байна. Итали бол өөрөө бол газар дундын тэнгисийн хаалга. Ер нь газар дундын тэнгист хоёр том хаалга байна. Итали байна, Турк байна. Тэгээ Монгол бол энэ 2025 онд хоёуланд нь ерөнхийлөгч төрийн айлчлал хийгээд хоёулантай стратегийн түншлэлтэй болчлаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр газар дундын тэнгист геополитикийн орон зай маань тэлжлээ. Италиар, Туркээр дамжаад. За Итали бол Өмнөд Европын. За тэр дундаа бол Өмнөд Европын бол голлох гүрэн. За бидэнд хэрэгтэй мэдээлэх юм бол Итали бол G7 буюу 7-гийн бүлгийн идэвхтэй гишүүн. Итали бол Европын холбооны үндэслэгч. Нүүрс гангийн холбоо тэгээд Европын эдийн засгийн хамтын нэгэмлэг Ромын гэрээгээд явчих юм бол Итали үндэслэгч. 1949 онд
Вашингтонд Умарт Атлантын гэрээний байгуулахад анхны оролцогчийн нэг нь Итали. Тэгэхээр бол Итали бол НАТО, Европын холбооны үндэслэгч болсон. Жинтэй улс төрийн геополитикийн нөлөө бих болсон. Нөгөө G7 гэдэг маань бол дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй аж үйлдвэрчсэн ардчилсан 7 улсын гишүүн, тэр клубын гишүүн гэдэг. Ингээд үзэх юм бол Монголын хувьд бол маш том түнш. Гэхдээ бид ийм түнш байх чинь бэлэн байна. Бидэнд бол нууц ах зүйл алгаа. Тийм ээ. Ер нь бол одоо гашилтанд авчил да бараг автогийн найрамд шиг ийм л мэдрэмжийг төрүүлж ялаа л да. За тэгээд эхлээд хоёр ерөнхийлөгч маань ганцаарчлсан уулзалт за хэлэлцээ гэх юм уу тийм хийсэн байлээ. Тэн дээр одоо ямар гол сэдвүүд яригдсан бол танихаар? За гол асуудал бол Монгол Италийн хооронд стратегийн түншил тогтоох асуудал. За мэдээж хоёр талын харилцааны өргөн хүрээтэй асуудлаар хэлэлцээ хийсэн. За ер нь бол Италийн ерөнхийлөгч манай ерөнхийлөгч хоёр бол их найрсаг дотн тим одоо хүмүүн хоорондын харилцааг тогтоож чадсан байна. Ер нь бол анх бол Монгол улс бол Италийн ерөнхийлөгчийг урьсан юм л да. За тэгээ Италийн ерөнхийлөгч бол би урилгыг хүлээж авлаа, талархан хүлээж авлаа. Би Монгол заавал айлчлана. Гэхдээ Монгол улсын ерөнхийлөгч эхлээд Италид айлчилчвал дараад нь би хариу айлчлана гэж ингэж амлаад тэгээд сая хоёр ерөнхийлөгчийн уулзалтын явцд бол тодорхой болсон нь бол 2026 онд Италийн ерөнхийлөгч Монгол улсад төрийн айлчлалаар морилон ирэх гэж байна л да. Наан ухтуулаад энэ стратегийн түншил төргсөн явдал бол онцгой анхаарал татсан. Одоо энэ хамтарсан тунхал гарсан Монгол Италийн хамтарсан тунхал дотор энийг заагаад өгсөн. За тэгээд энэ хэвлэлийн мэдээнүүдэд гарсан. За манай ерөнхийлөгчийн хэлсэн үг, гадаад харилцааны сайд Баццгийн хэлсэн үг гэдэг ингээд олон мэдээлэл их сурвалж дотор бол стратегийн түншил тогтоосныг бол маш өндөрөөр үнэлсэн байгаа шүү дээ. Тэгээд тэр албан мэдээ дээр болохоор хоёр шат ахиулаад стратегийн түншил тогтоолоо гэсэн байна л дээ. Тэр ямар одоо ер нь стратегийн түншил гэдэг чинь та урд нь тайлбарлаж ил байсан. Нэлээ олон ийм үе шаттай байдаг юм шиг байгаа юм. Бид нэр яагаад одоо ингээд хоёр шатыг налгасаад ингээд одоо ийм төвшин төрчихвэ? Тий. За Монгол Италийн хооронд нийтлэг үнэт зүйл байна. Яг бол олон шат дамжлага дамжуулахгүйгээр. Хондоо олон шат дамжлагаар дамжина гэдэг маань бол одоо харилцааны төвшинг тийм айжмаар ахиулагч гэдэг юм уу тийм ээ. Тэгэхгүйгээр шууд ингээд ерөөсөө огт түншлийн харилцаагүй байжгаад шууд стратеги түншилтэй болчлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол Монгол Итали хоёр ямар үнэт зүйлтэй юм бэ гэдгийг бол заагаад өгсөн байгаа. Арчлал, хүний эрх чөлөө инх тайван гэсэн нийтлэг үнэт зүйлтэй хоёр улс гэдээ байж байгаа шүү дээ. Тэгэхээр бол ийм үнэт зүйлээрээ ойртож болдгийм бол ер нь заавал түншлийн олон шат дамжуулахгүйгээр шууд тогтоож болох юм байна гэдгийг бол Монгол Итали хоёр нотолчлоо л доо. Манай гадаад бодлогод энэ шинэ алхам, цааш нь алхам. Ер нь стратегийн түншлийн харилцаа бол 2006 онд эхэлсэн байдаг. Ер нь 21-р зууны олон улсын харилцаанд анхаарал татж байгаа гэдэг юм уу, тийм ээ, онцлог гэдэг юм уу. Энэ олон улсын харилцаанд өнөөдөр бий болсон шинэлэг үзэгдэл бол энэ түншлийн харилцаа юм байна. Түншлийн харилцаа гарамга тогтоодог, сонгодог жишээ нь бол бүгд найрамд Хятад улс байдаг юм. За Хятадын гадаад хэргийн яамны архивын сайтыг ингээ үзэж байхад бол 2022 онд Хятадын коммунист намын 20 дугаар их хурлын үеэр Хятадын гадаад хэргийн дэд сайд сэтгүүлчдэд мэдээлэл хийж явахдаа бол стратеги биш. Ер нь түншлэлтэй улс олон улсын байгууллагын тоо 113 төрлөө гэж мэдгдсэн байдаг. Тэгэхээр дэлхийд дээр хамгийн олон түншлэлтэй улс нь баг Хятад болчиход байгаа. Тэгэхээр энэ чинь тэрбум 400 сая хүнтэй дэлхийн топ эдийн засгийн нэг Хятадын тухай ярьж байна шүү дээ. Гэхдээ манай өмнөд төршидгээр бидэнд хамаатай юм. Гэтэл манайх өнөөдөр ямар эдийн засгтай билээ, хүн амаа хэд билээ тийм ээ, дэлхийд олон улсын харилцаанд бидний хайхтар том жинтэй том тоглогч юм уу, геополитикийн хүчтэй тоглогч биш ч гэсэн өнөөдөр 20 улс цаана Европын холбоотой түншлийн харилцаа тогтооцсон байна. Энэ бол чамлахаар юм биш. Ялангуяа 2021 оноос хойш, ковидоос хойш сүүлийн 4 жилд бол Монгол улсын гадаад харилцаанд түншлэгчдийн тоо 14-өр өссөн байна.
Тэгэхээр 14 шинэ бишилдээ өмнө олон үе шаттай түншлэлтэй байж байгаа шат хагсаараад дээд оргилдоо өрсөн. Жишээ нь бол Оростой ижвэрэн стратегийн түншлэлт хүрэхэд бол 3 шатыг дамжсан байдаг. За Хятадтай бол ижвэрэн стратегийн түншлэлт хүрэхийн тулд бол 2 шат дамжсан байдаг баг. Тийм ээ. За ер нь анхных нь бол 2006 он гэж хэллээ шүү дээ. Анх Оростой эхэлсэн байна. Ерөнхийлөгч Инквайрийн Орсын холбооны улсад хийсэн айлчлалын үеэр стратегийн түншлэл 2006 онд тогтоож байсан. 2010 онд Японтай 2 дахь. 2011 онд Хятадтай. 2014 онд Хятад ижвэрэн стратегийн түншлэл болгоод дахин шат ахиулаад 2014 онд стратегийн түншлэл энтгэхтэй. 2019 онд Америк нэгдсэн улс. 2021 онд бүгд найрамдах Солонгос улс та тийм. За 2024 онд нэг жилд холбооны бүгд найрамд Герман улс Казахстантай 2025 онд Турктэй Италитай гэдэг ингээд 10 тогтоодсон байгаа юм л да. Гэхдээ энэ 10 дотор чинь стратегийн түншлэлт хүртэл олон үе шат дамжсан гэх тийм. Хондоо Америкэд аваад үзэлтэй тийм. Америктэй бол тийм. Ижвэрэн түншлэл, өргөтгсөн ижвэрэн түншлэл бас түүнийг нотолсон. Одоо ижвэрэн түншлэлээ бол 2 удаа дахин нотолсон байдаг. Тэгээ өргөтгсөн түншлэлтэй, стратегийн түншлэлтэй. Стратегийн түншлэлээс 2023 онд бол 3 дахь чөршин стратегийн 3 дахь чөршин түншлэлгээд дахиад дотроо нэгдэх сахиад явж байгаа баг. Японтай бол 2010 оноос хойш стратегийн түншлэл тийм ээ. За тэр нь явсаар хагаад 22 онд ерөнхийлөгч хөрөлсөхийн айлчлалын үед тусгай стратегийн түншлэл, инх тайван хөгжил цэцэглэлийн төлөө тусгай гэдэг дахиад нэг тодтол хийчихэж штэ. Хятадтай бол стратегийн. За тэгээ ижвэрэн стратегийн. 22 онд ерөнхийлөгч хөрөлсөхийн айлчлалын үед бол Монгол Хятадын 2 тэрийн тэргүүн юу гэж тохирсон мэт зэрэг ижвэрэн стратегийн түншлэлээ шинэ агуулгаар баяжуулъя. Тийм дахиад энийгээ улам гүнзгийрүүл гэсэн санаагаар мэдээлэл хийсэн байгаа шүү дээ. Гэтэл Итали бол ерөөсөө хов харсан байж байгаа л гинт гарчээл түншлэлт болчихлоо. Тийм ээ. Тэгэхээр бол энэ бол манай гадаад бодлогод нэг усны туршилт гэдэг юм уу те сорилтч гэдэг юм бид үүнийг хийж чадлаа. Монгол улсын гадаад бодлого. Ер нь бол би түрүү хэллээ шүү дээ. Сүүлийн 4 жил гэж 21 оноос хойш 14 улстай түншлэлийн шатыг ахиулсан юм уу шинээр түншлэл тогтоосон. Тэгэхээр бол тэр 2 үе шат гэдэг нь бол өргөтгсөн түншлэл, ижвэрэн түншлэл гэдэг шатуудыг алгасаа явуулсан байна. Гэхдээ өргөтгсөн ижвэрэн түншлэлүүд чинь дотроо бас олон дэстэй. Тийм ээ? Тэр нь төрөхөд бас Монгол улсын хувьд туулсан зам байгаа. Гэтэл Италитай шууд тэгж чадлаа гэдэг нь бол манай гадаад бодлого том ололт юм. Том ололт амжилт юм да. Тэгээд энэ чинь нөгөө нэг энэ дээр ингэсэл байна л да. Европын холбооны гишүүн орнуудаас бүгд найрамдах Герман улсын дараа стратегийн түншлэл тогтоос 2 дахь улс орн боллоо гэсэн байна тийм байна. Германы дараа. 2024 онд Германтай, 2025 онд Италитай гэж. Тэгэхээр бол Европын холбоон дотор Монгол улс бол өөрийн гадаад бодлогыг бол маш бат бэхээр тийм ээ одоо бичүүлж авлаа гэж. Ер нь Европын холбооны улсууд гэдээ аваад үзэлтэй. Европын холбооны чинь гол чирэгч локомотив нь бол за Герман байна, Франц байна, Итали байгаа шүү дээ. Гэтэл бол Германтай өнгөрсөн жил стратегийн түншлэл тогтоосон. За энэ жил Италитай. За 2 жилийн өмнө 23 онд Монгол Францын 2 улсын тэрийн тэргүүн харилцан айлчилсан. Онцгой бүрэн эрэхт түншлэл гэж. Бүр ерөөсө тусгай энэ стратегиас дутхгүй өндөр түвшний түншлэлийг бол Францтай тогтооцсон байна. Тэгэхээр Европын холбоон дотор Монгол улс батлах байр суурьтай. За дээрэс нь Австрийн холбооны улсын ерөнхийлөгч айлчилсан тийм ээ. Европын холбооноос аваад үзсэн тийм ээ. Одоо Словений ерөнхийлөгч айлчилсан. Тийм. Польшийн, Чехийн ерөнхийлөгчнэр Монгол улс, Чех, Польш гэсэн төрлийн айлчлалуудаар ижвэрэн түншлэлийн харилцаа Европын холбооны хүчтэй улс. Тийм ээ. Одоо Финляндд урилгатай. Финляндтай бол бид 2011 онд түншлэлийн харилцаа тогтоож байсан. Одоо дараагийн альчлаар бол мэдээ шат тахна гэж би итгэж байна. За Европын холбооноос хэдийгээр гараад явцсан ч гэсэн Их Британи бол Европтой болоод дэлхийд G7-д нэгдсэн үндэсний байгууллагад хүчтэй улс. Британтай бол ижвэрэн түншлэл төрөх замын зураглалаа 2023 онд бид тогтооцсон, байгуулсан. Тэгэхээр бол Европт бол Монгол улс батлах гадаад бодлогын суурь тавиад авсан гэж
Одоо Европын холбоо болоо жид болоо манай Монгол улсын хувьд гадаад бодлого бүрэн бүтэн болж авлаа гэсэн ийм санаагаар бол хэлж болох юм да. Тэгээд манай энэ гадаад бодлогын ялангуяа сүүлийн энэ хөрөлцөх ерөнхийлөгчөөр томилогдсноос сонгогдсноос хойш одоо маш их идэвхтэй явж гин гэж би хувийнхээ хувьд харддаг юм аа. Энэ дээр одоо энэ ямар байгууллагуудын ямар хүмүүсийн хүчин зүтгэл байдаг юм бэ одоо энэ их амжилт үзүүлэхэд энэ гадаад бодлогоор одоо бид нар чинь дамжуулж энэ тусгаар тогтнол бүх юм хамгаалж байгаа шүү дээ тийм үү? Тий. Монгол улсын тусгаар тогтнол бол дипломат аргаар тийм ээ бүрэн хангагдах хэрэгтэй хамгаалагдах хэрэгтэй гэсэн тийм ээ. Тэгэхээр яг би ганц хөрөлцөх ерөнхийлөгч гэж хэлэхгүйгээр өмнөх 5 ерөнхийлөгч нь тавуулаа шатандаа гадаад бодлогыг ахиулаад явсан. Хөгжүүлээд авсан. Ерөөсө бүгд гадаад бодлого дээр маш их амжилттай ажилласан. Тэр энэ сайн муу гэж ялгахгүйгээр. Тэгвэл хөрөлцөх ерөнхийлөгч үед онцлог байна. За ягаад гэвэл зэрэг 21 онд сонгогдсон. 21 он гэдэг чинь ковидын хүндхэн жил байлаа. За 22 оноос бол арай гайгүй болж штэ. Тэгэхээр бол ковидээс хойшх 4 жил гэж яриад байгаа чинь энэ 4 жил тийм. За ковидын жилүүдэд за 19 оны төгсгөлгээд 20 он бол ер нь паг зогссон баг. 21 онд би яг нэг Оросын холбооны улсад хийсэн айлчлалын үед бол бас дагалдаж явж байсан л да. Кремльд уулзалт хийхэд би өөрөө байлцж байсан цөөхөн хүний нэг л да. Тэгэхээр бол гадаад бодлого дээр ингэж шуурхаа тийм ээ одоо нөгөө өмнө 6 ерөнхийлөгчийн хийж амжаагүй гэдэг юм уу олж хараагүй тийм ээ эсвэл төлөвлөжсэн ч амжуулаагүй хэрэгжүүлээгүй тэр боломж товлборуудыг бүгдийг зөв олж хараад тэгээ гадаад бодлогоо зөв томьёолоод үүнд манай дипломат алба за ерөнхийлөгчийн дэрэгдэх одоо институт ерөнхийлөгчийн тамгын газар за гадаад бодлогын зөвлөх нь гээд би өөр онцлоод хэлчихье тийм од хоёргээ залуу байгаа шүү дээ доктор залуу энэ хүмүүс бол онцгой шармаалт гаргаж ажилласан. Тэгэхээр бол Монгол улсын гадаад бодлогыг бол дэлхийн бүс нутгуудад гэдэг юм уу одоо төвүүдэд гэж ярих уу бүрэн бүтэн болгох ийм бодлого барьсан. Жишээ нь Төв Азад. Үнэхээр Төв Аз бол орхигдсон байсан. Яг уу айлчил байсан, харилцан айлчлууд байсан. Станууд шүү дээ. Станууд тий. Харилцан айлчлууд байсан. За түүний дотор бол Казахстантай харилцаатай байлаа, тийм ээ. За Кыргызстантай дөнгөж нэг алдаг оног харилцаатай байлаа, парламент хоорондын харилцаа байлаа, тийм ээ. Багсаг худалдаа байлаа. Өөр тодорхой юм байгаагүй. Гэтэл Туркменстанд Монгол улсыг нээх хэрэгтэй. Узбекистан, Тажикстан, тэгээд Казахстан, тэгээд Кыргызстаныг оролцуулаад үндсэндээ бол сүүлийн одоо жил гарахны хугацаанд бол Монгол улс бүрэн бүтэн болгочлаа шүү дээ Төв Азад тийм ээ. Цаашаа Азербайджан руу нэвтрээд орчлоо шүү дээ. Тэгэхээр өнөөдөр Төв Азад Казахстан гэхэд стратегийн түншлэлтэй. Узбекистан, Кыргызстан ижүүрэн түншлэлийн харилцаатай тийм ээ. Төрийн айлчлалууд хийгдсэн Монгол тэр бүс нутагт өөрийгөө бүрэн таниулсан. Тэгээ яг хуу одоогийн ерөнхийлөгчийн өнгөн дээр гадаад бодлого амжилттай явж байгаагийн нэг хэлбэр нь бол энэ айлчлалыг ингэж цогцлмор арга хэмжээ болгож явуулж байгаа. За төсөв мөнгө бууч гэдэг юм хүн хүчний болцоо байхгүй цаг баригдаад гэдэг юм уу ингээд нэг олон улсын ирээсээр ч гэдэг юм уу мятын олон улсын ирээсээр ингээд ерөнхийлөгч бага дагуулад 2-3 сайдаа дагуулад ингээд айлчилж болно л доо. Өмнө тэгдэг байсан. Гэтэл одоо бол ягаад цогцлмор айлчил гэж би хэлж байна вэ? Монгол улсыг тэр улсад тэр чигтэн таниулах хэрэгтэй. Тэр айлчлалын үед бол 2-3 хоногт Монгол улсаар тэр улс амьсгалах хэрэгтэй. Монгол орноор, Монголын ард түмнэр, Монголын түүх соёлоор гэж тийм ээ. Хондоо би олон айлчлалууд хамт явж байна шүү дээ. Тэгэхээр түүх соёл 23 онд Францын над татварт нэгдсэн Чингис хаан түүний өвийг сурталчилсан асар том үзэсгэлэн нэгдлээ шүү дээ. Нантын том үзээ тийм ээ. Хагас жилчил үргэлжилсэн том үзээ. Францад Монголын түүхийг өчөө тавьчлаа. За Версалийн ордонд манай морин хуурын их найралчин тоглолтоо хийлээ. Версалийн ордон ч бол түүхэн агуу том ордон тийм ээ. Тийм Версалийн ордонд дэлхийн 1-р дайныг дуусгаж байсан Версалийн инх тайвны гэрээ байгуулж байсан ордон дотор Монголын морин хуурын чуулга тоглож байлаа. Францтай яар, Европтой яар. Дээрээс нь Монгол Францын бизнесийн маш том форум болоод Монголын бизнес эрхлэгчид
Францын Парисын ойролцоох тэр үйлдвэрүүд ялангуяа тэр Францч өөр хөдөө аж ахуйн ихгүй. Тэр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй танилцаад явлаа. Ингээд зогслоор болчихж байгаа байхгүй. Сая Италид яг тэгсэн. Италийн өмнө эдгэх тэгсэн. За би энэ жилийн айлчлалуудад өөрөө оролцож байсны хувьд Туркид яг тэгсэн. Чех, Польшид яг тэгсэн. За Чех, Польшид би бизнес форумд нь орж байсан. Кыргыз, Тажикстанд яг тэгсэн. Би бизнес форумд нь оролцож байсан. Энтгэгт яг тэгсэн. Би бас оролцсон. А сая бол Италид би бизнес форумд оролцож амжаагүй. Ягаад гэвэл яг тэр өдөр бид нэр Ромд байдаг нэгдсэн улсын байгууллагын хүн сэдвийн аж ахуйн байгууллагад ерөнхийлөгч зачлах багт би оролцсон учраас тэр бизнес форум руу оролцоогүй л дээ. Надад тэр олон улсын байгууллагын чухал байсан. Тэгэхээр яг энэ зогслмор айлчлалын чинь үед бол за мэдээж Итали орон 3-4 хоног Монголоор амьсгалчлаа. Бүр одоо хамгийн сони юм нь ухаанда Ватиканы католик их сургуульд бол түүхэнд урлагийн тоглолт болж байгаагүй. Орлог уран сайхны тоглолт хийдэг тийм сургууль биш. Тэр лекцийн том танхимд нь морин хорын чуулга тоглолцлоо. Түүхэнд ангуудаа гэж өөрсдөө ярьж байсан. Тэр олон кардинал, тэр олон гэлэн нар сууж агаад би тэрийг өөрөө биеэрээ үзсэн. Хэрхэн мэдэрч байгааг нь нүдээр харсан. Тийм. Гэх мэт. Ингээ үзэхдээ зэрэг чинь яг Италиг, Ватиканыг монголоор амьсгалуулад тийм ээ. А бас адилхан монголчууд бид нэр Италиар гэгэн ширээт улсаар амьсгалаад ингээд айлчлал чинь ижүүрэн цогцлоор арга хэмжээ болчихж байгаа юм л. Энэ бол одоогийн тэрийн тэргүүний үеийн айлчлалын нэг онцлог байна гэж. Айлчлалын давуу тал гэдэг юм онцлог байна гэж. Ингэж үзэж болох юм да. Тийм байна тий. Тэгээд энэ дээр энэ одоо сая Баярхуу тоомч ярьлаа энэ стратегийн түншил одоо тогтоосон юм а гэж. Тэгээд яг хоо энэ би нэг албаны мэдээллийг нэг товчхон энэ үзэгчтэй нэг хүргэчихье гэж бодсон. За энэ стратегийн түншлийн хүрээнд хоёр улс одоо ямар салбаруудаар хамтран ажиллах юм бэ гэж. За өндөр дээд түвшний айлчил, гадаад харилцааны яам хоорондын айлчил, за төрийн удирдах зөвлөлт хуулц центр гэдэг бол одоо маш олон удаа хийнэ гэж байна. Олон талд хамтын ажиллагаа ялангуяа нүүбийн хүрээнд хамтын ажиллагаагаа сайжруулна гэж байна. Батлан хамгаалах зэвсэгтүүчний салбарт гэж байна. Эдийн засаг техникийн хамтын ажиллагаа гэж байна. Экспортыг нэмэгдүүлэх шинэ гарц хайх гэж байна. Хувцс загвар ноолуурын салбарт доктортой нийлүүлэлтийн хэмжээг дэмжинэ гэж байна. Эрчим хүч, сүлжээ, тээвэр логистик, улс болон хог хаягдлын менежментийн тогтолцоон дээр хамтран ажиллана гэж байна. Тойрог эдийн засаг, улс хог хаягдал, за ингээд ашигт малтмал түүхийн эдийн салбарт хамтран ажиллана гэж байна. Олон улсад автомат замаар тээвэрлэх тусгай засгийн газрын хоорондын хэлэлцээрийг байгуулна гэж байна. Онцгой байдал, иргэний хамгаалалт, эрсдэл, захиргаа шүүх, за шинжлэх ухаан боловсрол гэж ер нь одоо бүхэл салбарыг хамарсан юм. Орлого уран сайхан. Тийм байна. Тий. За энэ дээр спорт хүртэр байж байна. Ингээд ер нь бүхэл салбарт нийгмийн бүхэл салбарт хамтран ажиллахаар энэ стратегийн түншлийн гэрээнд бол зааж өгсөн юм байна. Энийг яг манайхан одоо хэрвээ сонирхоод манай салбар яг яаж гарсан юм болоо гэж арийг үнзгөрүүлээд үзье гэвэл энэ парламент биш президент хэмээн гэж манай ерөнхийлөгчийн албан ёсны сайт байгаа шүү. Тэн дээр ороод өөрийнхөө салбарыг бас дэлгэрүүлээд үзэж болох юм а гэсэн ийм мэдээлэл өгөө үзэгчтэй. За тэгээд дараагийн уулзалт бол та дөнгөж сая ярьлаа. Энэ Монгол улсын ерөнхийлөгч нүүбийн хүн сүдэн аж ахуйн байгууллагын ерөнхий захирал доктор Чү Догио бараалгасан байна. Тэгээ энэ л уулзалтанд та өөрөө оролцсон байна те. Энэ дээр яг юу яригдв вэ? За Италич нь өөрөө ер нь яагаад Италид энэ нэгдсэн улсын байгууллагын хүн сүдэн аж ахуйн байгууллага ингээд төвлөрсөн юм бэ гэж. 1945 онд нэгдсэн улсын байгууллагатайгаа бараг зэрэгцээд байгуулагдсан. Олон улсын ийм энэ жил 80 жилийнхээ авиг тэмдэглэж байгаа олон улсын том төрөлцсөн байгууллага л да. Нэгдсэн улсын байгууллагын. Тэгээд 45 оны намар байгуулагдсан. Тэр үед ч юм дэлхийн 2 дугаар дайнд дуусаад энэ үйлсвэрлэн гойломжлол, хүнсний асуудал, хүнсний хомсдол гэдэг юм дэлхийн нэрвцсэн байх энэ байгууллага ажиллажээ. За тэгээ энэ байгууллага бол өнөөдөр хүртэл ажиллаж байна гэж. За Монгол улс бол дайнд дэлхийн хүнсний асуудлыг шийдвэрлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэж чадах ийм
боломжтой улсаа гэж тийм ээ. Монгол улс бол өөрөө нүүдлийн мал аж ахуйтай тийм ээ. Хүн амд нь хуваахан бол манай энэ 70-80 сая малчин бол дэлхийд байхгүй том рекордтой гаргаад ирж шүү дээ тийм ээ. Манай энэ хязгааргүй энэ тал нутаг энэ бэлчээр тийм ээ. Энэ анган зэрлэг байгуулалт тэгээд ярих юм бол нэгдсэн улсын байгууллагын маш олон улс орнууд бол бараг Монголд бол атаархмаар ийм үзүүлэлттэй улс байхгүй. За тэгэхээр бол ерөнхийлөгч хэлсэн л дээ тэн дээр бол тийм ээ. Яг л нэг өөрийнхөө онолыг хүнсний хувьсгалыг зарлахтаа хэрэгжүүлж байсан өөрийнх нь дэвшүүлсэн онол байгаа шүү дээ тийм ээ. За юуны өмнө бол хөрс хамгаалах. Хөрс эрүүл бол хүнс эрүүл. Хүнс эрүүл бол хүний хүн эрүүл үү хүний гэж. Тэрийг ярьж байна. За дээрэс нь бол бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн жилийг эрхчлэгээ зарлцсан байгаа нэгдсэн үндэсний байгууллагаас. Тэгэхээр энэ байгууллагын энэ жилийн нээлтийг сая бол ромт хийж штэ. Тэр ёслолын арга хэмжээнд оролцлоо. Манай морин хуурын чуулга тоглууллаа. Тийм ээ бэлгээ барьлаа. Тий. За тэгээд тэр хүнстэй аж ахуйн байгууллагын музей зочлолоо. Тэр олон улсын яаран магтан зочлолоо. Олон сайхан арга хэмжээ болж байна л да. За тэгэхээр бол Монголд бол ягаад ийм ач холбогдол өгсөн юм бэ гэж. Тэгээ тэр дундаа өнөөдөр энэ хүнстэй аж ахуйн байгууллагын ерөнхий захирал нь хятад иргэн байгаа. Хятад нэг эрдэмтэн манай ерөнхийлөгчийн их сайхан дотн нөхөр байна. Тэр хятад бол хүнсний асуудлыг хэрхэн шийдсэн бэ гэдгийг тэр талаар бол гаргуу ажиллаж байсан хүн байна. Одоо хятад ч бол үлсгэлэн гуйлцлыг арилгацсан тийм ээ. Хүнсний хямралгүй болцсон. Одоо хүнсээ эрүүлжүүлчихсэн тийм ээ. Ингээд төгжлийнхөө регулер явж байгаа шүү дээ. Тэгэхээр бол энэ туршлагаач гэсэн хуваалцахад бэлэн байна. Монгол улс энд бэлэн байна. Монгол улсд бол энэ дэлхийн техникийн хүнсний асуудлыг шийдвэрлэхэд маш том үүрэг хүлээлгэж яах гэснээ бол цаагаараа бол ойлгуулж яриад байгаа юм. Бид энд бол бас үүрэгтэй айлаа тийм ээ. Бид дандаа ертөнцөөс гуйж яадаг айл биш. Бид ямагт гадаадын зээл тусламжинд толгуурлж яадаг айл биш. Бид бас өгдөг тийм ээ. Өгч чадах айл гэдгээл ерөнхийлөгчд натлан харуулдаг байгаа юм л да. Ер нь гадаад бодлогод нь харагдж байгаа нь бол ер нь 21 онд ирээд ч гэсэн зарласан шүү дээ. Зээл тусламж авдаг айл биш. Түүнийг үр дүнтэй ашиглаад буцаагаад өгдөг айл Монгол бол. Түүнийг нотлон харуулна гэж л яваад байгаа шүү дээ. Тэгэхээр бол ямар нэгэн гуйлгын шинжтэй юм бол ерөөсөө энэ өндөр дэд түвшний айлчлалын үед хэлэлцээнд яригдахгүй байгаа л да. Тэгээ ер нь энэ бол бид энийг мартаад бол 4-5 жил болцсон. Тэгээ ийм бахархалтай юм байна. За нөгөө нэг юм нь бол энд яригдж байгаа нөгөө Монгол Италийнхаа хувьд аваад ярихад түрүүн бол Монгол Италийн хувьд за хамтарсан тунхаглал гаргачлаа. За хоёр ерөнхийлөгч бол гарын өсгө зурдаг тийм протокол тэнд байдгүй юм байна. Тэгэхээр хамтарсан тунхаглалаа хэвлэл гаргацсан түүндээ бол стратегийн түншлэлээ заагаад өгчлээ. За энэ тунхаглалыг дагалдаад 12 төрлийн гэрээ эрх зүйн баримтчгүүдэд гар үсгэх сурлаа. Та түрүүн салбараар нэрлээд байна. Тэгэхээр нөгөө Монгол улсын гадаад бодлогоч нь одоо Монгол улсын хөгжил дэвшилт хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэлд хэрэгтэй. Ард түмний аж амьдралд хэрэгтэй гадаад таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг чинь нэг үндсэн илэрхийлэл нь энэ олон улсын эрх зүйн олон баримтчгууд байхгүй. Тэгэхээр Италитай бол 12-ыг байгуулж чадлаа гэх. Тэгээд тэр олон салбаруудыг ярь. Энэ салбаруудыг аваад үзэх юм бол энэ бүх салбар Монгол Италийн харилцаанд бол нээлттэй байна. Итали бол цааргалахгүйгээр бүгдийг хүлээж авахд бэлэн байна, хамтран ажиллахад бэлэн байна гэсэн итгэлцэлийн маш том мессежийг бидэнд өгч байгаа юм л доо. Бид нөгөө миний ярьдгаар бид шүүрч аваад хэрэгжүүлэх ёстой. Тэрс Итали бол Монголоор дутаад байх айл биш. А бид энэ хамтын ажиллагаагаар дутагдана. Ягаад гэвэл Итали чинь за зөөлөн хүчний бодлогоор ер нь дэлхийд Италиг гүйцэх зөөлөн хүчний бодлогын явуулсан айл байхгүй. Бид энэ олон зуунаар ярина. Тийм ээ? Хондол Италийн дуурийн урлаг дэлхийг байлдан тоглож байгаа. Гэтэл өнөөдөр Монгол энд нь орцсон явж байгаа тийм ээ. Нөгөө алдарт дэлхийн том тенор дуучин Монголын нэрийн хуудас болоод сая тоглолт хийж шít. Европын том орнуудад үнэлгээдээ явж идэг. Монгол энд ажилласан байна. Монголч нь өнөөдөр дөөр бүжгийн улсын академик театр гэдэг чинь Италийн хувьд бол маш том талбар юм байна. Маш том хүчин зүйл юм байна. Монголыг үнэлэх маш том хэмжүүр юм байна. Монгол төгжүүлээд ирсэн. За дээрэс нь Итали өөрөө дайны дэлхийн брэнд болсон.
Өнөөдөр л бидний дуртай энэ монголчуудаа идэлж хэрэгэлдэг, эмэгтэйчүүдээ идэлж хэрэгэлдэг тийм ээ. Ноос, ноолуур, савх, ширэн идэлүүд чинь бүгд детальд үйлдвэрлэгдэв. Тэрний хамгийн наривчилсан 21-р зууны төгс технологи нь тэнд байна. Манайхныг аваачаад үзүүлж байна. Манайхан зүгээр шүүрэл авах хэрэгтэй тэрийг. Дээрээс нь хүнсний аж үйлдвэр. Итали хөдөөж хөнгөрөн. Хизээнээс олон мянган жил Итали бол өлсгөл онгойлончлоос хол байлаа. Одоо Италийн хүнс гэж ярихад одоо барагдахгүй юм ярьж чадсан шүү дээ бид нар тийм ээ. Бид нэрлэж чадна тийм ээ. Хонда Веногт дэлхийд нэг номер нь Итали байж байгаа шүү дээ тийм ээ. Гэх мэт ингээ яваад хөдөлт ер нь Итали бол бүх юм манайд нээчлээ тийм ээ. Энд чинь иргэний хамгаалалт гэж явчихтаа чинь цаашаа батлан хамгаалахаар ороод ирж байгаа. Тэгээд хонда Монгол Оросын, Монгол Хятадын засгийн газар хоорондын комиссийн дарга нар нь бол манай шадар сайд нар байдаг бол Итали Монголын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны холимог комиссийн Италийн талын дарга нь бол Италийн шадар сайд бөгөөд гадаад хэргийн сайд, манай талын дарга нь Монгол улсын гадаад харилцааны сайд байж байгаа. Тэгэхээр бол нөгөө Монгол Оросын, Монгол Хятадын гэдгийн дараа бараг 3 дугаарт бичигдэх зэндааны тийм дээд төвшний хамтарсан засгийн газар хоорондын комисс байгаа юм шүү. Тийм байна. Одоо энийг бид ашиглаж чадвал тийм. Тэгэхээр энэ айлчилд яваад ирсэн энэ бизнесийн төлөөлөл 70 гаруй хүн бүгд нэг юм бодож байгаа бах. Төлөлгөө гаргаж байгаа бах. Ер нь Италиас тийм ээ. Одоо яг энэ хүндээ гэж хэлэх. Соёлтойгоор юуг нь сорон мөлжих вэ? Монголд хэрэгтэй. Тийм. Одоо соёлтойгоор шүү дээ. Тийм. Одоо Монгол монжих тухай ярьж штэ. Энэ ядуурлаас гарахын тулд энэ эдийн засгийн өөдөн татахын тулд Итали нэгэд өгчлөө, зах зээлээ, үйлдвэрлэлээ, технологи бид яах ёстой юм бэ? Итали бол Европын холбоон дотор жинтэй болсон. Нөгөө Монгол улс Европын хооронд байгуулсан түншил хамтын ажиллагааны хэлэлцээр чинь хэрэгжүүлэхэд Итали бол маш том үүрэг бүсдэг. Европын холбооны зах зээлд нийлүүлэх 7700 гаруй нэр төрлийн Монголын бараа бүтээгдэхүүнийг Европт борлуулахад за борлуулахын төлөө чармайхад Итали бол оролцох нь байна л да. Тэгээ бид яг асар том бүр тэнгэрийн том амбиц тавьсан явж байгаа шүү дээ. Тий. За тэгээд энэ нөгөө стратегийн түншлээ байгуулчлаа. За тэгээд тэрний хүрээнд нөгөө нэг засгийн газар болон байгууллагууд хоорондоо хамтран ажиллах тухай гэрээ хэлцээр одоо тийм санамж өчгүүд гарын үсэг зурсан байна. Энэ дээр би бол нэг 10-ыг тэмдэглэсэн байна. Та сая 12 3 хүч шиг боллоо. Би дутуу харсан байх. За тийм энэ дээр надад нэг эмзэг асуудал энэ дээр би одоо бүр энэ эрх баригчдыг одоо бүр юу гэж хэлмээр юм дээ. Энэ чухал эрдэс бодис болон түүхийн эдийн салбарт хамтран ажиллах тухай Монгол улсын аж үйлдвэр эрдэс соёлын яам болон бүгд найрамдах Итали улсын Италид үйлдвэрлэв яам болон хүрээлэн буй орчим эрчим хүчний аюулгүй байдлын яам хоорондын хамтарсан мэдээлэл гэж гарсан байна. За энэ чи одоо нөгөө нэг газрын ховор элементтэй л яриад байна гэж би эндээс ойлгосон. За бид нар ингээд айгүй олон улсад энэ газрын ховор элементтэй хамтарч ашиглая барий гэд гэрээ хэлцээр зөндөө хийсэн. Миний мэдж байгаа Америк, Япон, Солонгос одоо өөр хин байна да мэдэхгүй. За одоо ингээд очиод Италитай ингээд хийчлээ. Тэгээ одоо нэг ганц төсөл байгаа одоо нэг олборлоход ойрхонч болцсон байгаа тэр алтан ямар бүрэгтэй вүлээ? Халдсан бүрэгтэй. За тэрийг ерөөсөө эхлүүлж чаддгүй. Юугээ одоо нэг эсэргүүцэж байгаа нэг хэдэн хүнээ дийлдэг одоо ингээд одоо энэ мэдхгүй гадаадын 7-8 дахь улстайгаа бид нэр хөдөлж болоо дуусахгүй л гэж би одоо энэ дээр үнэхээр эмзэглэж байна. Та энэ талаар юу бодож байна? За би яг нэг уул уурхайн чиглэлийн хүн биш учраас яг наривчлан ярьж мэдэхгүй тийм ээ. Тэгэхдээ миний ойлгож байгаагаар ер нь Монголын төрийн бодлого шүү дээ. Манай гадаад бодлогын үзэл баримтлал, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалууд заасан байгаа шүү дээ. Энэ аль болохоор олон түншүүдийн эдийн засгийн сонирхлыг Монгол улсад оруулж ирснээр Монгол улсын аюулгүй байдал тусгаар тогтнол баталгаажнаа л гэж байж байгаа шүү дээ. 1994 онд л энийг заачсан. За тэгээд хоёр үзэл баримтлалыг сайжруулахад бас заачсан. Тэгэхээр энэ болохгүй юм байхгүй. Манай хууль эрх зүйн үндэс нь байж байна. Манай улсын хурлын төрийн бодлого болоо томьёолцсон байна. Аль болохоор
олон улс орны гэж байгаа шүү дээ. Өндөр хөгжилтэй. Тэгэхээр өндөр хөгжилтэй 3 дахь хөрш орнууд бол таарна л да. 2 хөрш байна. Тэгээ 3 дахь бас нь бүгд 3 дахь. 3 дахь гэдэг аль нэг улсыг нэрлэдэг ч юм уу зөвхөн Америк, зөвхөн Япон, зөвхөн Солонгос байна гээгүй шүү дээ. 3 дахь гэдэг нь бол энэ 2 хөршийг цаана байгаа л бүх улс орнууд шүү дээ. Тэгэхээр 21-р зуунд түгээмэл болцсон өнөөдөр олон улсын практикт нэвтэрсэн эдийн засгийн хамтын ажиллагааны практик. Олон улсын консорциум байгуулад аль нэг улсын байгалийн баялагийг хамтран ашиглах, хамтран ашгаа авах, тийм ээ. Тэгэхдээ гол ашгийг бол нөгөө цаад үндсэн улс хүлээдэг, тийм ээ, хүртдэг. Олон улсын консорциум. Одоо жишээ нь бол Бадрах Энержи, Дорноговын одоо Улаанбаатар суманд ашиглаж байгаа ураны орд байна. За энэ ураны ордыг бол Монгол Франц гэж хоёулахнаа өмчлөөгүй шүү дээ. Олон улсын консорциум болгох эрх нь Монголд нээлттэй байна. За энэ тэмцэгчдийг бол бүр болохгүй бол Оросын холбооны улсыг нэг түншгээ оруулаад ирэх юм бол энэ байгаль орчны хамгаалдаг тэмцэгчд бүгд Орос ахнараа хараад дов догоо болоод тэмцлээ зогсооч. Тэгэхээр бол Улаанбаатар сумын энэ шар нутгийг одоо цөмийн эрчим хүчний төв хийж шар нутгийг өнөөдөр Монгол, Франц, Оросын, Монгол, Франц, Америкийн, Монгол, Франц, Орос, Америк, Япон, Солонгос, Хятадч гэдэг юм ийм консорциум болгочих боломж байгаа гэж би хөвдөө боддог байхгүй. Халзанбургтэй ч адилхан шүү дээ. Ганцхан Трамптай хөвлөдөд идчихье гэж Монголын төр бодоагүй шүү дээ. Тийм ээ? За одоо жишээ нь хар хоринд Оросын холбооны улсаас бага аврын атомын цахилгаан станц байгуулж өгөх гэж. Тийм ээ? Одоо энэ асуудал нь яригдэж байна. Тийм ээ? Энэ дээр бол бид бол нээлттэй семинар хийсэн. Тийм ээ? Оросын шинжлэх ухааны соёлын төвд бол бүтэн өдөр Орос атом монголчуудад бол зориулж танин мэдхгүй юм. Хуулга таниулгын сурталчилан нэвтрүүлгийн том уулзалт семинар зохион байгуулсан. Би сууж илээс. Тэгээ тэмцэгчд Оросын шинжлэх ухааны соёлын төвийг бүчээд тэр Балкатавраа жагсахгүй яасан. Орос гэхээр ингээл хайртай болоод явцдаг байхгүй. Тэгэхээр Оросыгоо оруулаад Италиач оруулаад ингээл олон улсын консорциум байгуулъя л да. Яагаад болдгүй? Тийм зам байж болох юм байна. Тийм зам байж болно. Тэгж тэр тэмцлийг бол нейтралны болгож болно. Хоёрдугаарт энэ Монголын хөрсөн дээр байгаа байгалийн асар их баялаг нөөц чинь бол бидний энэ үе утгаана дараагийн олон эдэж барахааргүй асар их баялаг байна л да. Гэхдээ энийг бол зүгээр ашигын хүртээд идэж угаад найрлаад суух тухай биш. Бас энд Монгол хүн оролцоотой байх. Монгол хүн тэргүүлэх оролцоотой байх. Болж игэл ерөнхий захирал нь байх. Гол мэрэгчлэнүүд нь монголчууд байх. Салбарын дарга нар нь монголчууд байх. Тэр эрх бидэнд нээлттэй байна. Монгол хүн хөгжих ёстой. Баян дэлхийн уулуурхайн менежментийн урлаг ухаанд монгол хүн суралцахад хинч хориг тавиагүй. Өнөөдөр Аюун Хоманз гэдэг ярил л да. Рио Тинто гэдэг ярил л да. Олон монголчууд энд ажиллаж байна. Рио Тинто тийм ээ 200-оор монгол хүн баян дэлхийн Рио Тинтогийн хамаг уурхайнуудад ажиллаж байна. Яагаад болдгоо? Тийм ээ. Бүр ардчилсан Конго гэдэг өнөөдөр хоорондоо иргэдтэй байгаа Африкийн Конго уурхад Монгол талаас байж лээ шүү. Том IT-ийн инженерүүд байж лээ шүү. Тэгэхээр ингэж болдог л байхгүй юу? Тэгэхээр яагаад бид монгол хүн дэлхийгээр ингэж сэтгэж болдгоо? Зөвхөн жалга даван үзэлтэй тэгэл түндээ ингэ идэгдээ байж идэг юм. Энэ бас л хөмжилэл. Би төрлөө биш иргэд рүүгээ харуулж хандуулж хөмжилж шүү дээ. Тийм байна. Тэгээд эн чинь өнгөрсөн сард үлээ нэг улсын хурал дээр яг энэ Халзанбургтийн энэ төслийн талаар нөгөө сонсгол яваад тэгээд сонсголын үр дүнд нэг албан их хурлын тогтоол үлээ гарсан. Тэр дээр одоо энэ Халзанбургтийн төслийг явуулах нь Монгол улсын төрийн бодлого мөн чөлөө нэг тийм нааштай нэг шийдвэр гарсан байна лээ. Тэгээ одоо тэрийг одоо хамгаалаад манай энэ төр ядаж энэ ганц энэ төслөө явуулаасай л гэж ингэж эргэн хүнийхээ хувьд би одоо бод суудаг юм аа тий. За та бүхэнд 15 минут үлдсэн байна. Би танаас нэг хоёр асуулт үлдээтэй. Нэг нь энэ одоо энэ айлчлал маань 2 дугаар хэсэг энэ
гэгээн ширээт улс хийсэн төрийн айлчлал байна. Хоёрт нь хоёулаа нэгэнт одоо энэ онд уусж байгаа юм чинь энэ гадаад бодлогоо бас 25 онд бас нэг жижигхэн дүгнээд бас таны одоо юу сонсъё гэж ингэсэн юм хоёр асуулт байгаамаа. За тэгээ одоо энэ ширээт улсад хийсэн гэгээн ширээт улсын төрийн айлчлал яг юу болж өнгөрөө? За энэ бас онцлогтой айлчлал. Ер нь гэгээн ширээт улс бол Монголын хувьд бол маш том түнш юм байна. Тийм ээ. Гэхдээ энэ ч өөр олон улсын харилцааны их онцгой субъекттэй, эрх зүйн субъект. Усаар тогтносон улс мөн. Тэгвэл Италийн нийслэл Ром дотор байдаг хот улс. Тийм ээ. За хот улс 900 орчим хүн амтай. Тийм ээ. 900 юм уу? 0.44 км квадрат нутаг дэвсгэртэй. Тийм ээ. Тэгээд одоо католик шашны төв, дэлхийн католик шашны төв. За Ромын пап гэж түүхэндээ алдартай. Энэ Ромын пап бол төрийн тэргүүн нь байдаг. Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн. Ийм улс л да. Тэгээ энд бол өөрт нь эдийн засаг гэж байхгүй. Өөрт нь санхүү бизнес банк гэж байхгүй. Өөрт нь цэрэг арин байхгүй. Тийм ээ. 900 орчим хүн амтай юм бол яаж байх вэ? Тийм ээ. Тийм ээ. Шүүх цагдаа прокурор гэж байхгүй. Тийм ээ. За католик их сургууль нь Ром хот дотор байж байдаг тийм ээ. За төрийн хэл нь бол Итали ба Латин хэл. За тэгэхээр бол яг нөгөө муу нэрт Бенито Муссолини гэдэг чинь түүхэн гавьяатай юм байл. За 1929 онд Ромын папыг тэнд суулгаад Ватиканыг байгуулж байгаа. Та нар Ром хотын дотор бие даасан тусгаар тогтносон улс мөн гэж зарлаад ингээд энэ дэлхийн католик шашинтнуудыг тэнд нь өөрийн гэсэн удирдлагатай, төрийн удирдлагатай, шашны удирдлагатай болгоод тавьчихсан юм байна. Тэрийг бичдэг юм байна, ярьдаг юм байна. За ингээд бидний хувьд за мэдээж ерөнхийлөгч Багванд 2000 онд очиж байсан. Албасаар айлчилж очиж байсан. За өөр яг ер нь бол саяын айлчлалын үед яагаад энэ Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөхөг ийм өндөр дэд төвшөнд найрсгаар хүлээж авбаа гэж. Тэр болгын ийм найрсаг найрсаг ийм илэрхийллийг үзүүлдэг юм уу? Хүндэт харуулж ихсаагаад хүндэт харуулны хөрхийн харалт 12 цэрэг дарагтайгаа 13 цэрэг зогсчод юм байлаа шүү дээ. Чадвар ирсэн. Тэгээ хажууд нь бид нэр дээр харсан л та тийм. Швейцарын гавард тийм Швейцарын торгон цэргүүд байж байдаг тийм. Одоогоор бол нэг 110 Швейцарын цэрэг тэнд папыг болоод папын өөрийнх нь харш тэр гэгээн ширээт улсын төрөлсгийг хамгаалаад байж байдаг. Тийм Швейцарын гавард байна л да. За тэгэхээр яагаад ингэж хөнгөлт үзүүлвэ гэж. За энд бол мэдээч хэрэг бас л Монгол улсын гадаад бодлогын том гавьяа ололт дахиад 100 жил тохиолдохгүй ч байж мэднэ. 2023 онд тийм ээ гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Ромын пап Францисийн хийсэн айлчлал, төрийн айлчлал Монголд. Дайны дэлхийг шууг болсон. Тийм ээ тэр 3-4 хоногт бол өстой дайны дэлхийн монголоор амьсгалсан. Тэр дундаа католик ертөнц. Тэр чигтээ католик ертөнц Америк нэгдсэн улсаас уршаа тэр чигтээ католик ертөнц байж байна тийм ээ. За тэгээд өөр энэ чинь Европын чинь талаас илүү нь католик. Бараг 80-90%. Өөр энэ чинь дэлхийгээр нэг байна. Хятад тийм Орос, Хонконг, Макао, Филиппин гэл ингээл явахад католик ертөнцөөр амьсгалсан. Тэгэд яагаад энэ за Монголыг ингээл аваад үзэл та. За 3.5 сая за эдийн засаг бол нэг тийм сайнгүй. Дайны дэлхийд одоо геополитикийн хүчтэй тоглогч ч юм уу глобал бодлогот дэлхийн бодлого нөлөөлдөг улс биш атлаа. Яагаад ингээд Ромын папыг Монголд ингээд даллан дуудаад аваачих гэж. Тэгээ Ромын пап их зөв болж харсан шүү дээ. 13 дугаар зуунд Монголын эзэнт гүрэн. За бид тэнд Италид Ромд Италид католик шашны тийм ээ бас нэг жижиг эзэнт гүрэн байхдаа Монголтой харилцсан. Түүхэн уламжилттай юм аа. 777 жилийн дараа Монголд ирлээ. Монгол бол асар том өвтэй байлаа. Эзэнт гүрэн байсан түүхэн өнгөрүүлэлттэй бахархмаар түүхтэй айл байна. Тэгээд өнөөдөр шашны эрхчлөөг дээдэлсэн арчилсан улс юм байна.
тийм ээ. Олон шашин зэрэгцээд оршиж байдаг. Шашны мөргөлдөөн байдгүй ийм айл юм байна гэдгийг үнэлээд өгнөд хэлчихсэн. Тэгээ Ромын папыг тэгж өндөр түвшинд айлчлуулсны хариу айлчлалаар очиж байгаа байхгүй. Тэгэхээр бол за Монгол улсын төрийн тэргүүн гэдэг бол бас л маш хүндтэй зочин байх хэрэгтэй гэж маш нягт бүр маш оновчтой бэлдсэн байна. Тэгээд бол бидэнд та нарт нуух юм байхгүй. Архив руугаа оруулж байна. Номын сандаа орууллаа. За тэр цогцын дугандаа орууллаа. Гигэн Петрийн сүм дэлхийн хамгийн том католикийн сүм 16 дугаар зуунд байгуулагдсан. Нэгдсэн. Тэгээд бараг 100 гаруй жил барьсан юм байна лээ тэр сүмийг. Тийм ээ. Тэгээд тэндээ орууллаа. Тэгээд бүр сүүлд нь хондоо Ватиканд суух гадаадын элчин сайдын жоохыг хүлээж авдаг хүндэтгэлийнхээ тэр католик шашныг том гой яслын танхимдаа орууллаа. Хажуудаа сүмтэй, чөрчтэй. Тэр сүмдээ биднийг орууллаа, тийм ээ? Бүгдийг. Тэгэхээр бид бол ийм хүндэтгэлтэй байна гэдгээ харуулж чадлаа. Тэгэд нөгөө айхтар нөгөө 13 дугаар зуунд Монголын эзэн хаддаас Полона Карпини Монгол руу зөөж авчирсан загтал бүгдийг тэнд дэлгэж харууллаа. Яг би бол тэр Гуйканы захиаг оргоор нь үзээгүй. Тэгтээ Монголын хаад ноёд харилцаал байсан тийм загтлуудыг үзсэн л дээ. Тэр нь номын санд нь байна лээ. Номын санд. Тэгээд тэр Ватиканы апостолийн номын сан гэж агуу юм байна. Тэрэндээ орууллаа. Тэгэхээр бол тэр болгон гадаад улс орны тэрийн тэргүүнийг яг тийм төвшөнд авдаггүй болов гэж би тийм сэтгэл төрсөн. Тэр гэгээчрät улсын зүгээс үзүүлж байгаа хүндэтгэл тийм ээ. Ромын папын тэр харш офис нь бол нэг дор байх шүү гам л да. Ердөө л нэг П хэлбэртэй нэг дөв дөрвөлжин байшин байна. Олон аркаар орчдөг. Тэр дөрвөлжин байшингийн одоо хан дээр хоёр талбай салхинд намирчлаа. Папих дээр Монголын төрийн талбай. За нөгөө ерөнхий сайд нь боёо одоо засгийн газар гэгэн ширээ тулсан засгийн газрын ороод өөрийнх нь талбай мандчихлаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр бол энэ хүндэтгэл бол тэр болгонд давтагддаг байх гэж. Монгол улсын тэргүүний хувьд бол энэ бол маш том одоо нөхөр бахархмаар түүхэн айлчлал гэж дүгнэж үзэх хэрэгтэй. Тий, за баярлалаа. Тэгээ өнөөдөр хоёулаа энэ дээр заасан сэдвээ бол ингээд яриад дуусчлаа. Тэгээ одоо ингээд 25 он дуусч байна. 12 сар бараг дундаа орчлоо. Тэгэхээр бол энэ өнгөрсөн оныхоо энэ олон улсын харилцаа Монгол улсын гадаад бодлого одоо хэрхэн өрнөө гэдэг талаар би танаас одоо энэ судлаачийн хувьд бас нэг таны дүгнэлтийг бас цөөхөн минут нэг 8 минут байна та хоёр энэ хугацаанд та нэг тайлбар хэлэх үү юу гэж. Тий. Би сүүлийн 4 жилгээд ковидоос хойш яриад байгаа тийм. За сүүлийн 2 жилээр ингэ бүр доддогч. Ер нь Монгол улсын гадаад бодлогод харагдсан нэг практик бол тийм одоо өөрчлөгдөж байгаа гэдэг юм уу? Манай талд ашигтайгаар гэдэг юм уу? Өмнө нь бол Монгол улсаас гадагшаа явж байгаа айлчлалууд төлхөө байсан. Төрөлсгийн 3 өндөрлөгийн төвшөнд гадаад харилцааны сайдын төвшөнд гэдэг юм уу те төлхөө байлаа гэж. Гадаадаас Монголд ирдэг нь бол арай дотоо байлаа, цөөхөн байлаа гэж тийм. Гэтэл хоёр урсгалтай болгоод бүр гадаадаас авдаг айлчлалаа бол бүр давуулаад ингээд Монгол төлөгээд авчихсан ийм нэг практик өнгөрсөн оноос бол харагдаж байна. За энэ онд гэтэл тийм ээ түүхэн том айлчлалуудыг арил л да. За ерөнхийдөө бол мэдээч хэрэг гадаад улсад 11 удаа явлаа л да. За төрийн айлчлалаар Турк, Чех, Польш. За дараад нь Ялтын баярд оролцохоор Москвад. За тэгээд төрийн айлчлалаар бол Киргиз, Тажикстан. За Шанхай хамт ажиллагааны байгууллагын төрийн тэргүүнэрийн зөвлөлийн хуралд оролцохоор мөн Ялтын баярт оролцохоор Хятад. Дараа нь нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 1-р чуулганд тэгээд энтгэх төрийн айлчлал. Тэгээд сая Итали, Ватиканд гэдэг ингээд явчлаа шүү дээ, тийм. Энэ 10 айлчлалын 9-нд би өөрөө яг бичиж оролцсон л доо. Тэгэхээр үл яг зогслоор айлчлал болдог гэж тийм маш өргөн хүрээтэй иж бүрэн ийм айлчлал болдог гэдгийг ярьсан. За нөгөө талаас төрийн айлчлал өндөр төвшөнд хэрэгжихийн хажуугаар бид бас төрийн дэд төвшөнд авчихсан шүү дээ, тийм ээ. Энэ жил ихтэл бол бүр онцгой тэмдэглэх айлчлал бол Японы цав завхланд хэзээ хааны айлчлал. Тийм наадмын олон хоногор. Одоо энэ жил ихэд чинь одоо Монголд бүр тодорхой тэмдэглэж хэлэх нь Австрийн ерөнхийлөгч морилчихсан Монгол, тийм ээ. За Туркменстаны ерөнхийлөгч, Узбекистаны ерөнхийлөгч маш ойрхон дагалдаад энэ чинь бараг 7 хоногийн зайтай. Төв Азийн хоёр улс. За тэгээд
Монгол улсын үндэсний их баяр наадмын хүнд зочноор Японы цог жохлон Тэзэн хаан хатантайгаа аюулаа. Бүр Японы түүхэнд байхгүй, Японы Эзэн хааны практик, Японы Эзэн хааны гадаад айлчлалын түүхэнд байхгүйгээр олон хоногор Монгол улс цаадлаа. Саатаж айлчлал амарлаа, тийм үү? Япончууд өөрсдөө гагч. 7 хоног Япон орныг бол монголоор амьсгалуулчлаа. За тэгжээтэл Австралийн амбан захирагчийн айлчлал. Бас 7-8 хоног болчихлоо. Тийм үү? Ижвэрэн түншлэлтэй гэдгээ нотолчлоо. Тийм үү? Тийм ээ. Гэхдээ ямар нэгэн албан ёсны баримтчиг байгуулагдаагүй байна л да. За Австрали ингээд аваад үзэхсээ зэрэг чинь Японы Австрали ингээд ярьлаа шүү дээ. Тэгэхээр бол айлчлалууд хоёр урсгалтай болсон. За дүгнэж үзэхэд одоо бол ингээд цаашдаа тийм ээ. Ер нь Монгол улс руу урилга авсан гадаадын төр засгийн тэргүүнээр хинэнч тийм цааргалахгүйгээр гэдэг юм уу хойшлуулахгүйгээр айлчлах юм байна гэж. Одоо гэтэл айлчлах урилгатай зөндөө олон гадаадын төр засгийн тэргүүн гараад ирж шүү дээ. Тухайд Эрдоган бол энэ жил айлчлна гэж яагаад амжсангүй тийм ээ. За Алиев байж гэн Илхам Алиев Азербайджан тийм ээ. За одоо Тажикстаны Рахмон байж гэн тийм. Тэ айлчлах урилгатай гэх тийм ээ. Гэдэг ч юм. Ингээд цаашаа яваадаг юм л да. Тэгвэл энэ бол айлчлал хэрэгжихэд гарцаагүй тийм. Тэгэхээр бол би хэллээ шүү дээ. Нэгэнт Японыг ийм өндөр түвшинд авчдаг юм бол өмнө нь Японы бол Бутаны хаан ирсэн тийм. Яагаад энэ жижиг Бутан тэгээд хойдон жилийн агуу том Япон Монгол руу ингээд цаваад явчихва. Тэгэхээр Монгол улсын үндэсний их баяр наадам гэдэг маань өөрөө манай гадаад бодлогод маш том зэвсэг болж хувирж шүү дээ. Энэ наадмаа ашиглаад бид бол гадаад бодлогоо маш том хол ахиулж чадах юм байна гэдг нь бол харагдлаа. Энэ Японы Эзэн хааны айлчлал дээр тийм. Тэгэхээр нэгд Японы Эзэн хааныг ингэж авч байгаа юм чинь энэ Монголын наадамд нэг хүнд зочин болоод очих хэлсэн гэж. Тэгэхээр яг 3 дараалсан л да. 23 онд Кыргызстаны ерөнхийлөгч тийм ээ Жапаров, 24 онд Бутаны хаан, тэгээд 25 онд Японы Эзэн хаан гэдэг ингээд 3 дараалаад наадмыг бид овж ашиглажлаа шүү дээ. Тэгэхээр 25 онд бол бас энэ наадмыг нэг ийм үр бүтээлтэй өнгөрөөч гэсэн. 26 он. Тэгээ 25 26 онд. Тийм. Ер нь тэгээ ингээд хөвшүүлчих юм бол дараагийн ерөнхийлөгч гэсэн энэ дээр анхаарал тавьлаа шүү дээ. За наадам хийх нь мэдээж Монголын ард түмний баяр мөн. Гэхдээ энэ наадмаар заавал нэг гадаадын хүндтэй зочныг авчвая. Энэ чинь ингээ практик болчлоо гэж. Тэгэхээр бол 24 25 онд ялангуяа 25 онд Японд дээр үүнийг нотолж чадсан нь бол 25 оны гадаад бодлогын нэг том ялалт идэ ялалт байлаа гэж. Тийм. Тэгэд дүгнэж энэ да. Тэгээд ер нь би сая яриандаа бол ихэнх дүгнээ тэлчих шиг боллоо тийм үү? Тийм. Тэгээд зүгээр би хаанаас ч үлээ нэг мэдээ уншиж байхад энэ Шведийн хаан бас нэг урилгатай бас заавал би очино гэж ярьдим гинэ гэсэн бас нэг тийм мэдээ би харж байсан. Тэр зүгээр албаны юм байсан уу? Юу байсан мэдэхгүй тэр. Тийм. Ер нь бол урилгатай гадаадын зочдод олон байгаа л да. Яг энэ бол миний хувийн бодол. За бид бол Европ руу бол тийм Монголын гадаад бодлогын зам мөр бол их доргаад ингээд дардан явж байгаа шүү дээ тийм ээ. Төв Европ тийм ээ, өмнөд Европ, Итали гэх тийм. За Британд Чарльз хааны синтез залах ёслол ерөнхийлөгч оролцсон. Бас урилгатай. За одоо өмнөд Европт нээлттэй байна. Монголын хувьд тийм ээ. Хамгийн хойдолд нь Норвеги, Швед тийм ээ. За тэгээ бүгд 8 дахь засаглалтай Финланд байна. За хаан засаглалтай Дани байна. За Финландтай бол маш ойрхон нэг харилцаа байгаа. Монгол Финландын 2 төрлийн тэргүүн нэгдсэн улсны байгууллагын ерөнхий ассамблеийн 80-р чуулганы үед маш найрсгаар уулзсан. 2 үнийгээ урьсан тийм ээ. Финланд ер нь удахгүй манай маш том түнш болж магадгүй гэж би боддгийн хувьдаа. Тэгэхээр бол хойтон одоо ардын хувьсгалын айн их баяр наадмаар яагаад Британий 3-р Чарльз хаан ирж болохгүй гэж нэгэн төрөлхтэй юм. Энэ тал дээр Монгол улсын элчин сайдын манай гадаад харилцааны яам идэвхтэй ажиллах юм бол болж болно шүү дээ. За заавал 7 хоног бишгэд 2 хоног 3 хоногор. Эсвэл өөрөө чи хэлдгээр тэр өмнөд Европын эзэн хадаас ягаад мөрөлж болохгүй гэж тийм ээ. Ягаад гэвэл Японы эзэн хаан эдэнд чинь зам заагаад өгчлээ шүү дээ. Би ингэж явчлаа. Монгол гэж ийм улс байна.
Энэ дэлхийд энэ эзэн хаадын нэг клуб байгаа юм л та. Тийм. Энэ клуб дотор Японы эзэн чи их том нэр хүндтэй нөлөөтэй хүн л. Өөрөө толгойлоод ийм хийчихэр чинь бус нь ингээд зүгээр нэг ажиглаад мартаад өнгөрчнө гэж байхгүй л. Энэ бас л Монгол улсын гадаад бодлогын нэг олт ялт байж болно шүү. Тийм ээ тий. За тэгээд баярлалаа танд. Одоо бидний урилгыг хүлээж аваад манай студид ирж энэ одоо төрийн хоёр улс дэсэн төрийн том айлчлалыг та сайхан тайлбар хэлж өглөө. Баярлалаа. Тэгээ зүгээр би нэвтрүүлгийн төгсөлд бас нэг урд нь хэлдэг үгээл хэлье да. Ингээд ийм ерөнхийлөгч маань яваад ийм ингээд замын засаад өглөө. Энэ засгийн газрын хооронд 10 гаруй бас хэлэлцээр одоо баримт бичгүүд, санамж бичгүүд зурагдсан байна. Одоо энийг ажилуулахад одоо л бидний одоо энэ нөгөө төрийн байгууллагуудын маань чармаалт хүсэл одоо бүхэл юм хамаарах нь тийм ээ судлаач хэлж байна. Итали улс бас ард түмний идэвхтэй оролцоо. Ард түмний идэвхтэй оролцоо тий. Итали улс бол өөрийгөө бүрэн нээгээд өгсөн юм байна. Одоо энийг л бид нар ашиглах юмсан. Одоо та бүхэн олон айлчлалын дараа мөн л энийг л ярьдаг байсан. Бас энийг л яриад ингээд энэ удаагийнхаа нэвтрүүлгийг өндөрлөө. Баярлалаа танилхан. Таны судалгааныхын ажилд өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. 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 Үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэг өгөөр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтраа түр баяртай.